Хүнд эцэгчүүдээ сурагчдаа хамтдаа хичээцгээе. Теле хичээл болон зайн сургалтандаа идэвхтэй оролцож, 20 цэрийн үеийг сурлагын хоцрогдолгүй давцгаая. Танхимын сургалтыг зогсоож зайн сургалтанд шилжүүлсэн энэ үед агуулгын хоцрогдол үүсэхгүй байх зорилгоор теле хичээлдээ зэрэгцүүлэн сургуулийн захиргаанаас цахим сургалтыг олон арга хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Харамсалтай нь теле хичээл болон цахим сургалтанд сурагчдын хамрагдах байдал шаардлагын түвшинд хүрэхгүй 90 орчим хувьтай байгаа тул энэхүү үр айлгыг хүргэж байна. Сургуулиас зохион байгуулж байгаа зарим ажлууд цахим сургалтын талаар товч мэдээлэл хүргэе. Анги удирдсан багш болон хичээл заадаг багш нараас дэлгэрэнгүй мэдээлэл авч цаг тухайд нь хамрагдаж зааврын дагуу заавал шалгуулж мэдэгдэж байх ёстой юм шүү. Сургууль багш нарын зүгээс дараах сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнд 1-р 1-ээс 12 дугаар ангид хичээл заадаг нийт багш нар теле хичээлүүдийг үзэж шаардлагатай тохиолдолд агуулгын хоцрогдол үүсэхгүй байх зорилгоор цахим хичээл бэлтгэн хүргэж байна. 2-р 1-ээс 12 дугаар ангийн агуулгыг багтаасан сургуулийн цахим сангийн програмаар дамжуулж багш нарын бүтээсэн хичээл, тест, номнуудыг сурагчид бие даан судлахад зориулан бэлэн байлгаж хэрэглэх явцад нь хяналт тавьж байна. 3-р 6, 7, 8, 10 дугаар ангийн сурагчдад зориулан тэднийг номтой нөхөрлүүлэх, цахим орчинд цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс сэргийлэх зорилгоор зохиолоншуулах, тэмдэглэл хөтлүүлэх, шүлэг цээжлүүлэх, эссе бичүүлэх даалгавар хийлгэж байна. 4-р 6, 7, 8, 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах зорилгоор шинэ үсгийн жагсаалт, дөрмийн хичээл, бичиж ярьж сурах шаардлагатай танилцуулгуудыг хуваарийн дагуу хүргэж байна. 5-р 9-р ангийн сурагчдад байгалийн ухаан, нийгмийн ухааны нэгдмэл хичээлүүдээр жижиг даалгавар, сорилуудыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна. 6-р 11-р ангийн сурагчдад чанарын шалгалтай хичээлүүдээр жижиг даалгавар, сорилуудыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна. 7-р 12-р ангийн сурагчдад эсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлүүдээр жижиг даалгавар, сорилуудыг мөн цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байгаа. 8-р гүнзгийрүүлсэн сургалтын стандартаас авсан цагийн агуулгыг бүрэн гүйцэд сурагчдад олгох бодлого барьж, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангиудад стандартаас давсан түвшний нэмэлт даалгавар тогтмол ажиллуулж, япон хэлний хичээлээр зайнаас ярьцлах хичээл зохион байгуулж байна. Сургууль багш нарын зүгээс танхимын хичээл эхлэх үед сурагчдын теле хичээл хамрагдсан байдал, теле хичээлээр олж авсан мэдлэг чадварт дүгнэлт хийн. 84-р сургуулийн багш нарын онлайн хичээл, сорилын үр дүнг тооцож анализ хийн. Сурагч нэг бүрийн төвшинг тогтоох, дүн оноо тавих үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Эрхэм хүндэт ээж аваад та бүхэн сургуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн хүүхдэд анхаарал хат шаардлага тавьж бие даан суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн хүүхдэд теле хичээл болон цахим сургалтанд нь бүрэн дүүрэн хамруулна. Хичээнгүй сурагчдаа бие даан амжилттай суралцаж, цагаа зөв хуваарлан, цахим орчныг зохистой ашиглан теле хичээлээ тогтмол үзэж, багшийн өгсөн онлайн хичээл үүрэг даалгаврыг сайн биелүүлж, заавал буцаан шалгуулж байгаарай. Мөн та бүхэн бяцхан үрстэй тавих анхаарал халамжаа сулруулалгүй, хүүхэд хамгааллыг 1-р тавьж, бага насны хүүхдийг байнга харгалзах үнэтэй байлгаж, гал ус, тог цахилгаан, ахуйн эрсдлийг тооцоож, хүүхэд гэрийн нөхцөлд ахуйн осол эрсдэлд өртөх, эрүүл мэнд, аюулгүй байдлаараа хөрөхөөс урьдчилан сэргийлээрэй. Теле хичээл болон зайн сургалтандаа идэвхтэй оролцож, 20 цэрийн үеийг сурлагын хоцрогдолгүй давцгаая. Улсын тэргүүний 84-р сургууль